Орой минь үзэгчтэй том тооны нэвтрүүлэг эхэлж байна. Илүү л хөрөнгөтэй хүнээс мөнгөний аваад одоо хэрэгцээтэй хүнд дамжуулагч. Гол асуудал бол гадаад худалдааны алдагдлал байсан байхгүй. Гадны хөрөнгө оруулалтыг авахгүйгээр хөгжсөн улсын дэлхий дээр нэгч байхгүй байхгүй. Нэг гэл хэлэхэд айж байгаа бол уусаа баяжих сэтгэл зүй хаалттай гэсэн. Асуудал болгоны ард боломж байгаа. Том асуудал бол том боломж байна гэсэн. Койныг яа аваад ч юм уу яа байлгаад. Үнцэн өснөө. Монголчууд өөрсдөө айгүй growth mindsetтэй үндэстэй байхгүй юу? Та тэр ажлын цалингаа нэмсэн үү? Нэмлгүй яах вэ? Нэмсэн. Дотор төхөөсөн мөнгө маань ингээ байхгүй болцсон. Энэ нөгөө хэрэглээ. Зүгээр яг л хэрэглээ. Хөрөнгө оруулалт юунд орж байгааг мэдэхгүй ирнэ дагаад орчдөг. Энд нэг луунд чинь онцчлогс ирэх юм бол айхтар зүйл болно гэх. Тэгэл эдийн засгийг тэнд байдаг одоо нэг хэдэн ухаантай улсуудын боддог хийдэг ажил гэж юусоо бодож хэрэггүй. Та бол одоо гэртээ сууж байгаа, телевизээр сууж байгаа үзэгч бол та өөрөө эдийн засгийн нэг бүртгэл хийсэн. Эдийн засаг санхүүг хэлбэрээр хүргэнэ. Том тоо нэвтрүүлэг. Орой минь үзэгчтэй том тооны нэвтрүүлэг эхэлж байна. Бид өнөөдөр боловсролын үн цэн гэсэн сэдвээр сонирхолтой яриа өрнүүлэх болно. Студид маань хоёр зочин маань хүрэлцэн ирсэн байна. Та бүхэн өөрийгөө танилцуулна. Орой минь үзэгчтэй өнөөдөр та бүхэнтэй хамт ярилцахаар Жавзан 7 миний би ирсэн байна. Сайн байна орой минь. Намайг Дэлгэр Цэцэг гэдэг аналог подкастын хөтлөгч, Томьёо сургууль цэцэрлэгийн захирлын хүн байна. Намайг урьж энэ нэвтрүүлэгт оролцуулж байгаад баярлалаа. За хүрэлцэн ирсэнд баярлалаа. Таныг görсөн бас шалтгаан талдаа. Та миний ойлгосноор тэгэхээр нөгөө бизнес санхүүгийн салбарт ирэхэд ажиллаж байсан хүн юм байлээ. Тэгээд сүүлд ирнэ нөгөө боловсролын салбар руу ороод ажиллаж байгаа хүн мэн гэж ойлгосон. Тэгээд та яаж яваад ерөнхийдөө боловсролын салбар руу орох болов те? Яагаад ерөнхийдөө карьераа өөрчлөөд боловсролын салбар руу орсон талаараа хэлээд танилцуулъя. Зөв. Би болохоор 1-р сургуулийн тооны ангийг төгссөн. Одоо энэ том тоо гэдэг нэвтрүүлэгтээ жоохон тоо ярих юм шиг шүү дээ. Тэгэхээр би бол тооны бэкграундтай тийм хүн. За тэгээд 1-р сургуулийг төгсөөд эдийн засгийн сургууль, мөс эдийн засгийн сургууль гэж одоо яригддаг яадаг тий. Тэр сургуульд банкны эдийн засгаар сурч агаад тэгээд 2 дугаар курсээсээ Японы засгийн газрын тэтгэлэг аваад тэгээд Японд очиод бизнесийн удирдлагаар бакалавр магистра хуулийг хийгээд тэгээд төгснөхийн дараа олон улсын зөвлөх Accenture гэдэг компанид бизнесийн зөвлөх хийж агаад тэгээд 2018 онд их нутагта буцаж ирээд 2 жилийн дараанаас буюу 2020 оноос эхлээд ерөнхийдөө боловсролын салбар руу хальтраа орсон байгаа. Тэгээд энэ шалтгаан байна болохоор би өөрөө ээж хүн болсон. Дээрээс нь аналог подкастаараа дамжуулаад 100 гаруй ном өдөө хүртэл уншсан байна. Тэгээд тэр хугацаанд нэлээх гүнзгий асуултуудыг өөрөөсөө асууж байлаа. Жишээлбэл одоо хүний амьдралын утга учир юу юм те? Би яаж амьдрал чанартай аз жаргалтай амьдрах юм бэ гэдгийг олон талаасаа гэж эргцүүлсний үндсэн дээр Японд өндөр цалинтай сайн компани ингээд сайхан ажил хийгээд явж байсан боловч Монгол хүн болж төрсний утга учир нь их нутагтаа ирээд Монголынхаа хөгжилд хувь нэмэр оруулах тийм ажил хийх хэрэгтэй байна гэж шийдээд тэгээд яг одоо ямар ажил хийх вэ гэдэг шийдвэрээ гаргах үедээ болохоор надад бас нэг ном нөлөөлсөн л дээ тийм. Тэгээд тэр ном маань болохоор Ханс Рослингийн Factfulness гэдэг ном байдгийн. Тэр ном дээр юу гэж гардаг вэ гэхээр одоо ямар нэгэн улсын эдийн засагт хамгийн нөлөө үзүүлэх салбарууд бол боловсрол эдийн засаг байдаг. Боловсролд оруулсан хөрөнгө оруулалт 20-30 жилийн дараа нөгөө сурч хөгжиж сайжирсан хүүхдүүд нь жинхэнэ одоо эдийн засгийн гол ажиллах хүчин болоод эхлэхээр эдийн засагт нэлээд томоохон үр нөлөө авчирдаг юм а гэсэн тийм судалгаанууд байсан л да. Тэгээд тэр судалгаануудаас ойлгож ер нь нэлээд инспирэшн аваад тэгээд за би Монголд ирэх юм бол боловсролын салбарт орж ажилламаар байна. Тэгээд өөрөө бас ээж хүн болсон болохоор хүүхдүүдийнхаа дараагийн одоо Монголд ирээд амьдарч байгаа энэ хугацаанд дараагийнхаа генерашнийг, дараагийнхаа үеийг илүү чадварчуулахад хувь нэмрээ оруулахын тулд би сургууль байгуулад боловсролын салбарт орж ирээд 5 дахь жилдээ ажиллаад явж байгаа юм байна. Сонирхолтой байна тий. Жавцагийн үед ер нь боловсрол гэхээр юу гэж тодорхойлж байна? Ангийн нэр. Боловсрол гэхээр яг нөгөө яг ямар утгаар тайлбарлах уу гэдгээсээ болох юм санагдаж байна. Хувь хүний хувьд эсвэл бүр нийгмийн өргөн утгаараа юу гэдэг ч юм уу те эсвэл бол одоо юу гэх юм. Тэгэхээр яг миний хувьд бол
ер нь ингээд нэлээ ийм одоо жоохон гүнзгий утгаас яах юм бол сая яг дэгийг захирлыг хэлсэн шиг нөгөө амьдралын утга учир юм уу ер нь хэрхэн яаж амьдрах вэ гэдэг нэг тийм үнцүүл одоо зан арын шин ч гэдэг юм уу те тэгээд нөгөө талаасаа мэдээж нөгөө ур чадрын асуудал яригдах баг. Ийм зүйлсүүдийг л одоо нэгдэл юм болов гэж томьёолж болж байна. Одоогийн байдлаар тийм. Зочин маань ерөнхийдөө өөрөөрөө бол боловсролын талбарт хөрөнгө оруулалт хийсэн байгаа юм шүү те. Тэгээд өвөөж нь хүртэх гээд ажиллаж байгаа. Өвөөж нь магадгүй нөгөө танаа сурагчид те ирээдүйд илүү тодорхой гарах байх гэж бодож байна. Миний үед тэгэхээр боловсролыг бол ерөнхийдөө зүгээр яг нэвтрүүлгийнхаа агуулгынхаа өрөөнд өнөөдөр юу гэж харж байгаа гэхээр хөрөнгө оруулалт гэж харж байгаа. Тэгээ хөрөнгө оруулалт гэдэг нь болохоор нэг талаас тодорхой хэмжээний зардал те цаг хугацаа мөнгө хүч шаардах хэвээр. Нөгөө талдаа болохоор өвөөж буй үн цэнийг бий болгох хэвээр. Тэгэхээр энэ тал дээр үзэгчд маань нэг тодорхой хэмжээний ойлголт аваасаа гэж хүссэн учраас өнөөдөр ингэж гурлаа ярилцах гэж сууж байгаа. Тэгэхээр зарим хүмүүс магадгүй зүгээр хамгийн энгийнээр боловсрол бол диплом те. Дээд боловсролын ч юм уу төгссөн сургуулийн диплом гэж тайлбарладаг ярьдаг, дийлэх нь бас тэгж ойлгох хүмүүс байгаа. Тэгвэл зарим хэсэг нь болохоор үгүй. Боловсрол бол диплом биш гэж ярьдаг шүү дээ. Үүнд ирж явцаа. Тийм нөгөө диплом сертификат гэж одоо яригдах өнцөг нь бол мэдээж ямар нэгэн сургууль эсвэл сургалтын байгууллагаар дамжаад тодорхой хэмжээний мэдлэг одоо авж байгаа процесс байгаа шүү дээ. Тэгэхээр тэр үднээс бол мэдээж диплом сертификат гэж бас тайлбарлаж болох бах. Мэдээж зөвхөн тэргээр хязгаарлагдахгүй маш өргөн утгатай. Тэгээд илүү нөгөө нэг хэрхэн яаж амьдрах вэ гэдэг тэр талаас нь л илүү ойлгож тайлбарлах нь илүү миний хувьд бол утга учиртай гэх юм уу те. Тэгэхээр нөгөө яаж харж ийн гэдгээс шалтгаалж байна гэж бодож байна. Тэгээ нөгөө түрүүний таны боловсролын салбар руу орсон гэдэг шилжилт байсан шүү дээ. Гэхдээ яагаад заавал одоо юу гэдгийг баг сургуулийн те баг сургуулаас эхэлсэн те тэр нэг сонголт нь юун дээр тулгуурлаж үндэслэсэн бэ? Ер нь бол Японд хүүхдээ гээд педагогикийн насанд сургаж байсан л да. Тэгээ тэр үедээ болохоор одоо янз бүрийн сонирхолтой цэцэрлэгүүд ч юм уу те их судалж явдаг байсан. Тэгээ цэцэрлэг яг орчин үед ямар болцсон юм бэ? Те Японд ямар гоё цэцэрлэгүүд байдаг юм бэ гэх тэрийг судлах хоббитэй, очиж уулзах хоббитэй те. Тэгээд хүүхдээ болохоор гэ цэцэрлэгт явуулаад үзэнгүүт бүр 2 настай хүүхдэд кодинг заагаадсан байхгүй юу? Keyboard гэж заагаад те. Тэр хүүхд чинь дүнгэж аав ээжээ гэж хэлд орж явах тажид нь энэ маус нь энэ keyboard нь гэд зааж исэн. Тэгээд яг нөгөө боловсрал гэдэг чинь те орчин үед боловсралтай хүн гэдэг чинь арай өөр зүйлээр ойлгогддог болсон юм байна. Бидний үед чинь болохоор за магадгүй бичиг үсэгтэй уншиж чаддаг, тоо боддог. За тэгээд мэдлэгтэй гэж илүү их ярьдаг гэж те. Гэтэл өнөө үед боловсралтай хүн гэдэг бол илүү чадвар суурьтай болчихж те. Ялангуяа одоо хэмэл оюун ухаан хөгжөөд AI-аар бүх зүйлийг ер нь бол мэдлэг гэдэг зүйлийг бол зүгээр Google-дээр л мэдчихэж болохоор мэдлэг гэдэг бол тийм үн цэнтэй зүйл биш болоод хувирчиж байгаа байхгүй. Тэгээ чадвар гэдэг ихлэнгүүд чадвар дээр хэд хэдэн чадвар яригдчихэж байгаа. Одоо дэлхийн эдийн засгийн форумаас гаргаж байгаа судалгаач байна, OECD-ээс гаргаж байгаа судалгаач байна. Тэгээ энэ бүхэн дээр боловсралтай хүн гэдгийг хэд хэдэн зүйлээр тодорхойлдог. Нэгдүгээрт нь бол насан туршийн суралцагч байх хэрэгтэй. Яагаад гэвэл энэ өнөөгийн байнга хусан өөрчлөгдөж байгаа ертөнцид хүн AI-аас тутгааргүй л суралцагч байх хэрэгтэй. Нэгдүгээрт хоёрдугаарт нь одоо зүгээр тэр мэдлэгийг чадварыг те ашиглаад олон талын одоо зүйлүүдийг гэж нийлүүлж байгаа. Тэндээс эдрэтэ нөхцөл байдлаас асуудлыг шийддэг, бүтээлч шийдэл гаргадаг. Тэр чинь яг нөгөө хүн бод галын ийм онцлог шинж чанар байгаад байгаа байхгүй. Тэр чадварыг хөгжүүлэх. За тэгээ гуравт нь сэтгэл зүрх. Бусдын төлөө сэтгэл зүрхтэй байх, бусдыг одоо бусдын өнцгөөс аливаа асуудлыг шийдэж хардаг байх, хамтрагч байх, даван туулах чадвартай байх, тасан зохицох чадвартай байх эдгээр чадвар чинь хамгийн чухал болчихжээ. За тэгээд ёс зүй хариуцлага яригдана. Тэгээд сая бидний яриад байгаа нөө амьдралынхаа үн цэнийг тунгааж чадчихэв үү, зорилготой амьдарч чадчихэв үү, өөртөө дүн шинжилгээ хийж чадчихэв үү гэдэг эдгээр зүйлүүдийг хардаг болчихж. Тэгэхээр нөгөө бидний багад байсан шиг зүгээр цээжлээл уншаал тэгээ шалгалтаа өгдөг тийм зүйл бол угаасаа ирээдүйд хэрэггүй. Тэр ч утгаараа боловсрал бол нэлээд дараагийн түвшинд явагдах шаардлагатай болсон тий. Хүүхдэд багаас нь кодинг заадаг, багаас нь бүтээл сэтгэлгээг бусдад харилцах харилцааны ур чадвар, за тэгээд emotional regulation буюу одоо эмоцоо яаж, сэтгэл хөдлөлөө яаж зүгээр таних юм, яаж зүгээр менеж хийх юм, удирдахын гэх мэтчлэнтэй үнэхээр агсан түвшний юм чадваруудыг зааж ийжтэй тэр чадвартай болгож ийж бид нар сая боловсралтай иргэнийг бүтээнэ гэж ярьдаг болчихжээ л дээ. Тэгэхээр бас нөгөө Нобелийн шагналтай эрдэмтэн байдаг шүү дээ, Джеймс Хекман гэдэг. Тэр хүний судалгааг
бас олон хүмүүс мэдэх байх. Тэрний юу вэ гэхээр 0-5 настай хүүхдийн боловсролд оруулсан хөрөнгө оруулалт насан туршдаа нэлээд одоо урт хугацаанд үр өгөөж өндөртэй байдгаа. Жилийн ROI-оор бодох юм бол ROI-оор бодох юм бол 13% байдаг. За насан туршийн одоо цалин хөлс орлого гэдэг талаас нь харахад ч гэсэн цэцэрлэгийн насны хүүхдэд оруулсан $1 буцаагаад нэг $7-16 болж насан туршдаа иргэн өгөөж өгдөгч гэдэг юм уу, тийм судалгаа хүртэл байдаг те. Тэгэхээр багаас нь эхлэх нь илүү чухал, бүр цэцэрлэгийн наснаас нь анхаарах нь чухал. Тэгээд одоо эцэг эхчүүд сонсоод бодчихлаа авах л яана цэцэрлэгийн наснд нь тийм могт бодоогүй те. Яаж байгаа болов өгөөд огт хийхгүй байснаас оройтож болсон хийх нь үр дүнтэй. Цэцэрлэгийн насны дараа бага сургуульд хөрөнгө оруулах, бага сургуулийн дараа дунд сургуулийн дараа ахлах сургууль, их сургууль гэд хүн чинь нөгөө нэг суралцах чадвартай амтан болохоор хизээч одоо өөрчлөгдөх бэлэн байдаг. Гэхдээ бага наснаас нь тэр хөрөнгө оруулалтыг оруулах тусмаа өөрчлөлтийг илүү хурдан авдаг. Наад зах нь 10 наснаас өмнө хэл сурч эхлэх юм бол native speaker шиг төрлөх хэлшгээ тэр хэлийг эзэмших боломжтой. Дуудлага нь хүртэл өөр байдаг гэж ярьдаг шүү дээ. Тэр утгаараа тэгээд манай сургууль болохоор цэцэрлэгийн наснаас нь 3 наснаас нь эхлээд авдаг. Тэгээд бага дунд ахлах боловсрол бүгдэн дээр нь анхаардаг тийм сургууль байна. Тийм бас сонирхолтой. Тэгэхээр боловсрол бол зөвхөн одоо ингээд унших, бичих биш. Одоо ингээд аюу олон зүйлийг хамардаг болцсон гэж ойлгогдож байна тийм. Одоо ирээдүйд бол улмал хүүхдүүдэд дараагийн түвшинд бид нар яаж бэлдэх вэ те? Өнөөдөр бол ингээд улсын сургуульд 50-60 хүүхдтэй шахацалтаад тэгээд багш нарынхаа наад захын цалин хүсийг шийдэж чадахгүй ийм анхан шатныхаа хэрэгцээг ярьж байхад дэлхийн ертөнцийн цааталт чинь те 2 наснаас 3 наснаас нь кодинг заагаад одоо EQ заагаад байна шүү дээ тий. Тэгэхээр бид нар арай дараагийн түвшний юм ярмаар байна. Тэрийг бас эцэг эхчүүд минь ойлгож тий төр засгаасаа ч юм уу эсвэл хувийн сургуулиудаас ч юм уу тэр дараагийн түвшний ур чадварыг нэхмээр байгаа байхгүй юу? Тэрнээс биш академик мэдлэгийг зүгээр цээжлүүлээл бөмбөгдөөл тэгээ шалгалт аваад шалгалтын дээр өндөр оноотой байх бол нэг сонирн биш болцсон гэсэн үг. Явж одоо таны сайн хэлдэгчлэн тий боловсролын үнц нь бол дипломоор хэмжигдэхгүй тий ирээдүйд ямар амжилттай ажил орлоготой болох уу? За тэгээд тэр хүүхд одоо багаасаа өөрийгөө олцсон амьдралд илүү утга учиртай үн цэнтэй амьдрахад анхнаас нь боловсрол чи хинбэ? Чи юу хийх дуртай вэ? Юу чаддаг хүн бэ? Чиний онцлог юу вэ гэдгийг байнга өөрөөс нь чирэл хайгуул хийлэгдэг байхад оршоод байгаа юм л да. Тэрнээс биш одоо гинтгэл 10 дугаар ангид ороод 11 12 дугаар ангид заавал би ямар мэрэгчлэр явах вүлээ гэж биш те. Багаасаа тэрийгэ байнга өөрөөсөө асуудаг. Миний онцлог хэн блэ? Миний ирээдүйн мөрөөдөл юу блэ гэж асуух шаардлагатай. Тэрийг нь одоо чөлөөтэй бодуулахын тулд те бас хүүхдийн сэтгэлгээг хайрцаглахгүйгээр илүү бүтээлч задгаа сэтгэдэг болгох талаас нь боловсролын одоо хичээл сургалтаа явуулах арга техник ч гэсэн нэлээд дараагийн түвшинд уламжлалт арга биш илүү бүтээлч идэвхтэй сургалтын арга зүйгээр одоо хүүхдийг сэтэлжүүлсэн сонирхуулсан за тэгээ мэдлэгийг илүү гүн бат эзэмшүүлсэн тийм арга байрал руу шилжих шаардлагатай болоод байгаамаа. Тэгээ би энийг болохоор дандаа л нөгөө одоо сонирхлоороо их хоббигоороо боловсролын салбарт нэгэнд шилжээд ороод ажиллаж байгаа хүний хувьд ээж хүний хувьд ер нь бол ингээд одоо хүүхдээ ямар сургуульд төхөө, ямар цэцэрлэгт төхөө те яг юм хэрэглэгчийн өнцгөөс анханасаа орж ажилласан. Тэгэхээр хэрэглэгчийн өнцгөөс аав ээжийнхаа өнцгөөс ингэж орж ажиллаад харангуут багш нарт маань бас ямар зовлон байдгүй, аав ээжийн талаас нь яаж дэмжих шаардлагатай байдгүй ч гэдэг юм уу те аль талаас нь ингээд баланстайгаар харах шаардлагатай болтгол юм байна л да. Энэ үү сая хэлсэн судалгаан дээр болохоор оруулсан хөрөнгө оруулалт нь урт хугацаанд маш өндөр өгөөж өгөх боломжтой гэдгийг саяны тооноос л харагдчихж штэ. Тэгэнгүүт хөрөнгө оруулъя гэдээ ярихаар хин хөрөнгө оруулах вэ гэхээр яг одоо бол юу гэдгийг бүрэн дунд сургуулаа төгсөх хүртэл бол эцэг их буюу асран хамгаалагч нарт илүү хариуцлага үүрчин гэсэн үг шүү дээ. Тэгээ магадгүй оюутны ширээнээс гарсны даруйд тухайн хүн би хүн өөрөө илүү өөрийнхөө төлөө хөрөнгө оруулалт ч гэдэг юм уу те дараагийнхаа тэр нэг урт хугацааны нэг тасралтгүй боловсрол энэ төр дээр анхаарах байх л та. Тэгэхээр нөгөө нэг боловсролд хөрөнгө оруулъя гэдээ ярихаар айгүй олон оролцогч талууд ороод ирж байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Хамгийн одоо ихэнд бол мэдээж нөгөө нэг тухайн боловсролыг олгож байгаа сургалтын байгууллага тийм. Тэгээ тэр дотроо мэдээж олон нөгөө нэг техник тоног төхөөрөмжнөөс гадна одоо сургалтын хөтөлбөр аргаас гадна хамгийн гол нь
багш руугаа яаж хөрөнгө оруулах юм те нөгөө нэг заах боловсон хүчин гэдэг талаасаа нөгөө талаас болохоор нөгөө харилцан дэмжих хамгийн гол үүрэгтэй субъект бол эцэг их асран хамгаалагч байгаа шүү дээ тийм. Тэгэхээр эцэг их асран хамгаалагчийн зүгээс бас яах юм гээд тэгээд мэдээж яг нөгөө суралцж байгаа хувь хүн маань буюу бидний хүүхдүүд те бас ямархуу байдлаар одоо үгдгийн хандлага төлөвшүүлэх гэдэг ингээд айгүй олон оролцогч талууд дээр энэ нөгөө хөрөнгө оруулалт гэдэг юм чинь яг евро гэдэг юм асуулт байгаа даа байхгүй юу. Тэнгүүд бид нар ингээд хөрөнгө оруулалт гэдээ ярихаар түрүүнд манай мөнгө жаргал хэлсэн шүү дээ. Цаг хугацаа мөнгө өөр юу байж болох юм ингээд асуулттай үлдсэн л дээ. Тэгэхээр энэ дээр та илүү одоо жоохон дэлгэрүүлж хэлээ гэвэл яг ямархуу байдлаар бид нар одоо тэр хөрөнгө оруулалтыг contribution буюу хувь нэмрээ үзүүлэх юм бэ те. Онцлоод эцэг их болвол ийм зүйл дээр л илүү сайн төвлөрье гэдэг ч юм уу те. Тэр талаас нь дэлгэрүүлж ярил. Тий, эцэг их талаасаа бодох юм бол яалтчгүй хамгийн чухал зүйл нь болохоор одоо цаг хугацаа байгаад байгаа юм л да. Би мөнгө гэхээсээ илүү цаг хугацаа байх болов уу гэж бодод байна. Ягаад тэгэхээр цаг хугацаа чи явж та хүүхдээ цаг гаргах уу эсвэл одоо тэр цагтаа ажиллаа хийгээд те цалингаа олж авах уу илүү цагийн өсөө авдаг ч юм уу те. Тэгэхээр хүүхдэд гаргах одоо зориулалт гэдэг бол хамгийн чухал нь цаг байх ёстой гэж бид үздэг. Тэгээд цаг дотроо болохоор чанартай цаг байх ёстой. Тэр хүүхдтэйгээ ярилцсан. За тэгээд хайрын савыг дүүргэсэн. Хайрын сав гэдэг маань ер нь бол бид нар чинь харилцааны данс гэж байдаг. Одоо мөнгөний данс гэж байдаг те. Тэрнтэй адилхан хайрын данс гэж байдаг, харилцааны данс гэж байдаг те. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр та жишээлбэл одоо хадгаламжиндаа мөнгө хийдэгтэйгээ адилхан харилцааныхаа дансанд одоо тэр хүнийг нөгөө харилцагч хүнээ те илүү дэмжсэн, хайрлсан тэр мэдрэмжийг төрүүлснээрээ та илүү одоо харилцааныхаа дансыг өсгөөд байгаа гэсэн үг. Эсвэргээрээ нөгөө хүнээсээ юм шаардсан нэгсэн те зориулалт хүссэн тийм байгаад эхлүүл данс маань буураад эхэлнэ. За хүүхдийн хувьд болохоор хайрын сав нь яаж дүүрэх вэ гэхээр хүүхд маань ер нь бол ямар хайрын хэлтэй те хүүхд баг тусмаа 5 хайрын хэлээр нь тавуулангаар нь яривал зүгээр гэж ярьдаг. Хүрэх за тэгээд цагаа зарцуулах, бэлэг байх юм уу эсвэл одоо ямар нэгэн үйлчилгээ байх юм уу те үгийн урамшуулал юм уу гэдэг юм 5 хайрын хэл яригддаг л та. Тэгэхээр тэр 5 хайрын хэлээр эцэг эхчүүд аль болох хүүхдтэйгээ ярилцаж тэр хайрын сав эсвэл одоо харилцааны данс гэхүү те тэр дансаа дүүрэн байлгаж сая хүүхдээсээ нөхөр минь чи гэрийн даалгавраа хийсэн үү ингэсэн үү тэгсэн үү сахилга баттай байна шүү гэрээ цэвэрлсэн үү те тэр бүх зүйлийг хүсгэн байна. Бид нар өөрсдөө хувь дээрээ ч гэсэн бодоод үзэхэд те хин ч одоо надтай ингэж харилцаа сайн тогтоогоогүй надад зориулалт гаргаагүй мөртлөө учир зүггүй ирээл дингтэг гэж шаардаад байвал бид нэр энэ юу вэ гэж хүлээж авна шүү дээ. Яг тэрнтэй адилхан хүн өөрөө ямар нэг юм холбоо харилцаа тогтоож ич нөгөө хүнээ сонсдгийм байна. Тэр хүн одоо нөгөө хүнээс сонсохын тулд эхлээд нөгөө хүнээсээ юм зориулалт хүсдэг юм байна. Тэгэхээр яг тэр зориултыг эцэг эхлээд хүүхдтэй гаргах хэрэгтэй. Тэрнээс биш юу юуг л одоо үнэтэй хувийн сургууль цэцэрлэгт явуул гэдэг байгаа асуудал биш. Харин ч одоо сайн судлах хэрэгтэй те ямар хувийн сургууль цэцэрлэгч юм уу төрийн байгууллагт хүүхдээ одоо хүүхдийнхаа боловсролыг даатгах гэдэг байгаа гэдгийг маш сайн судлах хэрэгтэй. Бидний бас нөгөө аналог подкастаараа уншижсэн хөтлөгчдийн маань хувьд яг Монголд ирэх болсон эсвэл одоо карьераа өөрчлөх болсон тэр бүх шийдвэрт хамгийн их том нөлөөсөн ном нь болохоор одоо нэг ном байдаг л да. Тэр ном маань болохоор How Will You Measure Your Life гэдэг Clay Christensen гэдэг Harvard-ийн нэртэй профессорын ном байдгийг. Тэр номон дээр болохоор та амьдралаа хэрхэн үнэлэнд өгнөх вэ? Та 70 настай 80 настай болчоод би утга учиртай сайхан амьдарчтай гэдгээ яаж дүгнэх вэ гэдтэй. Тэгэнгүүт тэн дээр ажил мэргэжил чиний дуртай ажил, таны дуртай ажил мэргэжил одоо зөвхөн мөнгө төгрөг альбан тушаалаас илүүтэйгээр утга учир мэдрүүлэх тэр ажил мэргэжлээ зөв сонгох нөгөө төгөр бас хайртай дотны хүмүүстэй гэр бүлтэйгээ өнгөрүүлэх тэр цаг чинь маш чухал. Хүүхдээ өсгөхдөө та таны гэр бүлийн эсвэл таны үнэт зүйл юу юм бэ? Тэр үнэт зүйлээрээ хүүхдээ өсгөж хүмүүжүүлэхдээ та хэр өөрөө цаг гаргасан бэ гэдгийг асуудаг байхгүй юу? Одоо нэг л одоо инэрэнгүү сайхан сэтгэлтэй хүүхд төсөмөр байна. Миний үнэт зүйл бол тэр юм гэж хэлдэг хэрнээ аваачаад өгч байгаа одоо багш нь ч юм уу те сургуулийн ч юм уу тийм үнэт зүйл огт байхгүй бол та зүгээр л хүүхдийнхээ хувь заяаг бусдад ингээд баатгачих чинь аа гэсэн үг те. Тэгэхээр яг тэрэн дээр өөрөө ухамсартай сонголт хийгээд те өөрөө гэр орондоо ч гэсэн хүүхдээ хүмүүжүүлэхдээ инэрэнгүү зан үйл гэж юу байдгийг биеэрээ үлгэрлдэг. За эсвэл одоо charity те сайн дурын үйл ажиллагаанд хүүхдээ дагуулж явдаг. Тэр
бүтээх гээд байгаа үнцэндээ өөрөө цаг гаргадаг, өөрөө үйлдэл хийдэг. За тэгээд боловсролын байгууллагаас ч гэсэн тэр үнцэнээ олж хайдаг, ирж хайдаг, ухамсартай сонголт хийдэг байхад айгүй чухал юм байна л та. Би бол илүү тэгж цагаа зарцуулаасаа ухамсартай, боловсролтой сонголт хийгээсэй гэж эцэг эхчүүдтэй уриалах байна. Тийм ээ. Тэгэхээр ялчгүй цаг хугацаа бол маш үнэтэй. Тэгээд зөв зарцуулах хэрэгтэй нэг зүйлийн нэг яхахгүй мөн. Манай бас нэг таньдаг хүн байдаг байхгүй. Тэгээд манай найз гэх юм уу. Тэгээд бас ерөөсөө ингээд хүүхдтэйгээ боловсролд аягүй анхаардаг. Тэгээд саяхан бас гаднаас ирсэн гэхээр та ирэн жоохон төстэй байгаа юм л та. Тэгээд тэр хүмүүс бас яасан бэ гэхээр хүүхдээ сургууль сонгох гэж яваад өөрөө бас боловсролын салбар руу халтраад орцсон. Тэгээд ярилцчихсэн чинь болохоор за ингээд ямарсан хүүхдээ төлбөртэй сургуульд явуулъя гэж шийдсэн. Тэгээ нэг төлбөртэй сургуулиудаа ингээд төлбөрийн талаар байршлахын талаар ч юм уу багш нарын талаар удирдлагын талаар ингээд мэдээлэл цуглуулад бүр ингээд судлаа гаргацсан байсан байхгүй. Тэгж явж байгаа сүлд нь өөрөө бас боловсролын салбарт орсон байсан. Тэгэхээр ер нь боловсрол чухлаа гэдгийг ер нь эцэг эхчүүд маань сүүлийн үед маш их мэддэг болчихжээ. Тэгээд яг нөгөө төлбөртэй сургуульд явуулах уу үгүй бол төлбөргүй сургууль улсын сургуульд явуулах уу гэдэг эцэг эхчнэр өөрсдөө шийдэж байгаа тийм. Гэхдээ таны үндсээс харах юм бол одоо ингээд илүү анхаарал төлбөртэй сургуульд явуулж байгаа гэж харагдаж байгаа боловч төлбөртэй сургуульд буюу илүү нэг арай илүү анхаарал цаг зав хөрөнгө оруулалт хийгээд байгаа хүмүүсийн нийтлэг шин чанар юу вэ? Эцэг эхчүүдийн хувьд харах юм бол нийтлэг шин чанарын хувьд бол бид нар хоёр англи нь нэг нь болохоор саяны одоо яриад байгаачлан ингээд хувь цайныхаа эзэн болох гээд өөрийнхөө үн цэнтэй адилхан үнэт зүйлтэй адилхан сургуулийг ингээд ухамсартайгаар ирж хайгаад явдаг нэлээд хүүхдтэй багаас нь анхаарсан хүүхдтэйгээ сайн ярилцдаг, цаг зарцуулдаг тийм эцэг эхчүүд байгаад байна. Нөгөө хэсэг нь болохоор илүүтэй мөнгөөр асуудлыг шийдэх гэсэн хүүхдтэй одоо хөрөнгө оруулж гинэ гэдг нь бол би ингээд төлбөртэй үнэтэй төлбөртэй сургуульд оруулж чинь тэгээд энэ хүүхдийн боловсрол бол энэ багш нарын ажил миний хийх ажил биш би зүгээр мөнгө олоод 2-3 ажиллаач болтгой ингээд давхар хийгээд болтгой хүүхдтэй тэр төлбөрийг нь олж өгөх миний ажил гэд буруугаар ойлгоц эцэг их байгаад байгаа байхгүй юу. Тэгэнгүүт бид нар бол хоёр дахь эцэг эхчүүдийн хувьд бол нэлээд эмзэг ханддаг. Одоо тэр хүүхдийн хайрын сав хичнээн багш зориулалт гаргаад багш хүүхдэд хайртай байгаад сайн багш байсан ч гэсэн эцэг эхийн хайрыг орлох зүйл энэ ертөнцийн дээр хаач байхгүй. Эцэг их шиг хүүхдээ ойлгодог хүн хаач байхгүй. Тэгэхээр эцэг их өөрөө эхлээд одоо багштай яаж хамтарч ажиллах ёстой тэр хүүхдийнхээ онцлогийг багш нарт эсвэл одоо сургуульд ойлгуулах, сэтгэл зүйчэд ойлгуулах. За тэгээд одоо хүүхдээ хоёр талаас нь сургуулийн талаас, эцэг эхийн талаас нь ингээд хамтдаа хүүхдээ хоёр талаас нь хөтлөөд явж байгаа юм шиг дэмжихийн тулд тэр хүүхэд багш эцэг их гэсэн гурван харилцааг яаж баланстайгаар авч явах юм гэдэг тал дээр нь бол нэлээд анхаарах шаардлагатай байгаад байгаа юм л та. Тийм. Тэгээ эхний эцэг эхчүүд одоо хүүхдээ нэлээд цаг гаргадаг эцэг эхчүүд ч гэсэн бас тодорхой хэмжээнд алдаа гаргадаг. Тэгээ тэр нь одоо гадаадд бол хеликоптер эцэг эхчүүд гэж бас хаяа нэрлэгдчихгээд байдаг. Ялангуяа Азийн барын ээжүүд хүүхдийнхаа бүх зүйлээ ингээл өөрийгөө бараг зориулцдаг тэгэнгүүтээ хүүхдээ одоо бараг их сургуульд орсон хойно ч гэсэн ингээд дагаад явж идэг одоо бараг ажлын интервьюд нь дагаж орсон ч тохиолдлууд байна гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэгэж бүр ингээд хамаг юмаа зориулдаг, хамаг юмыг нь контролдох гэдэг. Тэгэхээр тэн дээр бас нөгөө хүүхдэд өөрийнх нь сонголт хийх орон зайг нь үлдээгээд тэр чинь танаас тасарсан одоо өөр тустай бие хүн байгаад байна шүү дээ тэр хүний өөрийнх нь ухамсартай сонголтыг нь хийх, өөрийнх нь одоо сонирхол, хүсэл зоригийг нь хөндлөж үзэх, бие даах, орон зайг нь олгох гэх мэтчлэн бас анхаарах шаардлагатай зүйлүүд харагдаад л байгаа юм. Жавцагийн хувьд хүүхдээ төлбөртэй сургуульд явуулдаг. Тийм тэгдэг. Яг сургуулиас нь заяа боловсрол гээд харах юм бол яг ямар чадваруу ямар мэдлэг боловсролыг аваасаа гэж ирнэ боддгүй хүсдэг вэ. Яг эхлээд яагаад тийм сонголт хийснээр бас нэг товчхон болцвол зүгээр юм бол үзэж. Яг тухайн үед ер нь бол би 3 хүүхэдтэй. Тэгээд тухайн үед болохоор яг манай 2 дахь хүүхэд сургуульд орох насных байсан. Тэгээд санхүүгийн хувьд ч гэсэндээ яг үнэндээ бол тийм айхтар боломжтой бас байгаагүй 2 хүүхэд төлбөртэй сургуульд болчихж байгаа байхгүй. Тэгээд тэр үед болохоор амьдралынхаа одоо юу гэдгийг орон сууц одоо амьдарч байгаа энэ нөгөө нэг орон сууцаа ингээд сайжруулах уу эсвэл хүүхдээ сургуульд хүү гэдэг тийм сонголттой л байсан л та. Тэгээ би хоёр дахь сонгож байсан ер нь бол яг хүүхдийнхээ сургуультай ойрхон түрээсийн байдлаар орон сууцаа шийдээд
тэр нь болохоор яг тухайн үед миний нөгөө нэг хэрэгцээ нь юу байсан бэ гэхээр мэдээж нөгөө метр квадратын жоохон ахиулах нөгөө хүүхдийн тооноос хамаарат тэгэнгүүт тэрийг болохоор түрээсээр шийдээд тэгээд байсан мөнгөө сургалтын төлбөртөө өгчээсэн. Тэгээд тэндээ бол би ер нь бол хизээж харамсдаггүй. Яг уу яг түрүүний ярьж байгаагаар нөгөө нэг бидний одоо үед бол улсын сургуульч өөрөө нөгөө багтаамж ачааллын хувьд бол шал өөр байсан шүү дээ. Тэгтэл одоогийн мэдээж угаасаа ачаал нь хитийд ч гэсэн байгаа тий. Тэгэхээр одоо би хүүхдээ юу гэдгийг яг нөгөө яг юм сургалт чанар гэхээсээ илүү орчин нөхцөл одоо юу гэдгийг тиймэрхүү талаас нь л харж ер нь бол хувийн сургуулийг сонгосон тий. Тэг яг бас хамгийн бас нөгөө надад байхгүй зүйл юу байсан бэ гэхээр илүү сайн чиглүүлэхтэй одоо ялангуяа сэтгэл зүйн талаас нь нэлээд дэмжиж өгдөг. Ягаад гэвэл миний хувьд тэр үед тийм сайн бас ойлголт байгаагүй. Хүүхдийн сэтгэл зүй одоо боловсролд яаж нөлөөлдөг ч юм уу тэрийг яаж чиглүүлэх гэдгийг нь мэддэггүй байсан учраас сургуулаа сонгохдоо илүү тэр чиглэлээр нь анхаардаг сургуулийг сонгож исэн. Тэгээд ер нь бол одоо 5 дахь жилдээ сурж байгаа гэсэн үг манай хүүхд. Тэгээд яг энэ хугацаанд бол би өөрөө айгүйх боловсрсан байна. Яг үннийг хэлэхэд нөгөө эцэг эхийг хамт ингээд тэр сургууль адилхан боловсрал олгодог юм байлээ тий. Тэгэхээр би одоо хүүхдтэйгээ яаж харьцах ёстой юм тий. Юунд нь анхаарах ёстой юм тэр чанартай цаг гэдэг зүйлүүдийг нь яг яаж хийх юм гэдгийг нь одоо энэ практик дээр өөр яг хэрэгжүүлж үзээд гэх юм уу тий. Тэгэхээр бас нэг талаасаа харахаар зөвхөн ингээд тухайн хүүхдэд очиж байгаа тийм одоо өгөөж биш тий. Тэр гэр бүлд гэх юм уу тий. Эцэг ихэд одоо миний ингээд сэтгэлгээ гэдэг юм уу харах үнцгийг бол нэлээ олон хувиар өөрчилсөн бах гэж боддөө штэ. Одоо харахад бол тийм. Тэгэхээр бас яг тийм талаасаа бас эцэг эхчүүд хараад сонголтоо хийх нь нөгөө талаасаа ингээд бодоод үзэхээр угаасаа 1-р ангийн хүүхэд жишээлбэл ингээд 1-р ангид яг уншиж бичээл дууссан шүү дээ. Өөр угаасаа нэг амар их олон чадвар байхгүй хаа. Харин нөгөө нүдэнд харагдах гэх юм уу те. Харин тэр хүүхдийн өөрийнх нь мэдэрч байгаа ч гэдэг юм уу те. Сургуультай очихдоо ямар дуртай байгаа ч гэдэг юм уу те. Эсвэл тайван байгаа энэ төр гэж тийм зүйлүүдээр нь илүү тэр сургуулиудыг хооронд нь одоо магадгүй харьцуулж болох юм л гэж би бол зүгээр хувьдаа өөрийнхөө туршлагаар бол тэгж бодож байна. Тийм ээ. Тэгээ сайн нөгөө ярианда дурдлаа штэ. Хүүхдийнхаа сургуультаа ойрхон байр дүрэлсэн гэдэг. Тэгээ нөгөө эцэг эхчүүд ч бас нөгөө хүүхдээ хүргэж авахдаа цаг их зарцуулдаг тий. Тэгээ цагаа зарцуулж байгаа хүүхдээ зориулж байгаа. Гэхдээ бас нөгөө ингээд хүргэж өгөх авахдаа бас цаг хугацаа зарцуулаад байгаа. Тэгэхээр тэрийгээ бас баг байлгах талаасаа нөгөө талдаа бас тэр хүүхдийнхаа нөгөө сурах орчин аюулгүй байдал гэдэг ч юм уу тий. Замдаа өнгөрүүлэх хугацаа гэдгийг минь зориулаад бас нөгөө талдаа эцэг эхчүүд маань болохоор байр нөгөө орон сууцаа бас сургуулийнхын хажууд очиж аваад байгаа тий. Тэгэхээр ингээд бид нэр ингээд сургалтын төлбөр гэхүүгээр цаана цаг хугацаа ингээд байр саваа зохицуулахаас эхлээд айгүй их зүйл зориулж байгаа. Тэгэхээр тэр болохоор хүүхдэд боловсрол өгөх гэж байгаа зардал юм байна гэж хараад байгаа байхгүй. Тэгэхээр айгүй их зүйл зарцуулж байна. Тэгээ мэдээж хэрэг байршил гээд товчноор хэлчих болно шүү дээ. Тэгвэл яг боловсрлоос ингээд бид нэг хөрөнгө оруулалт хийгээд цаг хугацаа мөнгө төгрөгөөр зарцуулж байгаа юм байна. Тэгвэл өгөөж нь юу байх хэвээр вэ? Боловсролын өгөөж. Яг өгөөж нь болохоор нөгөө сая Нобелийн шагналтны тий ингээд илүү одоо цалин орлоготой ажилтай байх ч гэдэг юм уу тэр нь бол ингээд мэдээж энэ зүйл байгаа юм л да. Нөгөө талаас нийтлэг ярьдаг зүйл тий. Боловсролтой бол өндөр цалинтай байна гэдэг ч юм уу. Тий. Ялангуяа нөгөө гадны сургуулийн диплом чинь бас харьцангуй өндөр үнэлэмжтэй шүү дээ тий. Одоо Монголд төгссөн диплом яг тэр хүний хэр одоо хичээл зүтгэл гаргасан бэ эсвэл хэр их мэдлэг чадвар эзэмшсэн бэ ч гэдэг юм сахилга баттай байсан бэ гэдгийг илэрхийлж чадахгүй. Эсвэргээрээ гадны сургуулийн диплом бол илүү бараг цалингийн хувьд гарааны цалингийн хувьд 2-3 дахин өндөр байдаг ч гэдэг юм уу тий. Тэгэхээр одоо тэр талаасаа дипломын хувьд бол гээд жоохон ялгаа байгаа. Өгөөжийн хувьд гэх юм бол би дахиад нөгөө чадвараа ярих гэдэг юм л да. Тий насан туршийн одоо үн цэнтэй тэ ингээд амьдралаа утга учиртай амьдруулах, за үн цэнтэй ажилтан байх гэдэг утгаараа тэр чадваруудыг боловсролын байгууллагаас багаасаа эхлээд эзэмших гэдэг маань л ерөөсөө боловсролын одоо үн цэнийг байх юм болов тэр хүн утга учиртай урт хугацаанд амьдрах үн цэнийг бий болгож юм. За эсвэл тэр ёс зүйтэй байх тий эсвэл одоо бусдын өнцгөөс асуудлыг хардаг, хамтаж нийтэж байх тий одоо тасан зохицох чадвартай байх, бүтээл шийдэл гаргадаг байх, насан туршийн суралцагч байх гэд эдгээр чадваруудыг одоо багаасаа суралцсан нь тэр хүн ямар ч ажлын байранд очисон гэсэн ямар ч ажил одоо цалин орлоготой ажил хийсэн гэсэн утга учиртай аз жаргалтай амьдрал
амьдрахад багаас нь одоо хөрөнгө оруулалт үнэтэй хувь нэмэр болж байгаа юм болов гэж бодож юм. Тэгэхээр би бол яг мөнгө төгрөг те цалин орлого бол угаасаа байх зүйл. Тэрнээс илүү давсан утга учир цааталт нь үнцийн цааталт нь ингээд боловсрлоос бий болдог шүү гэдгийг бас цохож хэлмээр байна. Миний хувьд нэг зүйл уншижээс чи нөгөө хүний бас нөгөө урт наслах нь нөгөө боловсролын түвшинтээс тодорхой хэмжээнд хамааралтай байдаг уншижсэн байхгүй. Энэ талаар жав заяа өгч бодчих. Амьдралын чанартай шууд холбох л та тий. Тэгэхээр нөгөө нэг сая нөгөө боловсрал гэдэг дотор чинь олон хөгтгөн орно гэдэг талаар бол ярьчлаа шүү дээ. Тэгэхээр тэр талаас харахаар нөгөө ухамсарч шийдвэрүүд ч гэх юм уу юу зөв юу буруу вэ гэдэг дээр болохоор хүний үзэл хандлага чинь ингээд төлөвшлэн шал өөр болох гэдэг шүү дээ тий. Тэгэхээр илүү юу гэдгийг эрүүл мэндэд анхаардаг одоо нөгөө суур хідэн хэрэгцээ байгаа шүү дээ тий. Тэр хэрэгцээнүүд айлуулах тэгээд тэнцвэртэй авч явахыг хичээдэг ч гэдэг юм уу тий. Мэдээж яг Улаанбаатар хотод бол яг Улаанбаатар хотод бол хэцүүлтэй. Гэхдээ л айлуулах тэрийгэ чадхаараа ингээд зохицуулдаг нэг тийм ухамсар суучих юм бол тэр нь буцаагаад дагаад л нөгөө нэг өөр өгөөж нэрнэл гэж бодож байна. Тэгээд саяс нөгөө үүжиг ингээд нөгөө цалин мөнгөөр хэмжихээр ингээд аюул олон статистик тоо байдаг шүү дээ. Тэгээд сүүл зүгээр ингээд үндэсний статистикийн ороос гарсан мэдээллийг харж байхаар нэг байгууллагатайгаа хоёр ажилтны нөгөө ингээд дунд боловсролтой болон дээд боловсролтой ажилтны хоёрын нь орлогын зөрүүнийг 50-аас 80% өчлөө гэдэг ингээд тоонууд байдаг юм билээ. Гэтэ нөгөө талаас ингээд боловсрол маань болохоор нөгөө нэг ирээдүйтэй харилцаа холбоотой байх, танилын хүрээгээ өргөдөг ч юм уу бас нөгөө ингээд мөнгөөр хэмжигдэхгүй маш олон зүйлийг ер нь бол хүмүүст өгч байгаа хэрэгтэй. Тийм, яг харахгүй тийм баг. Ирээдүйн боломжууд гэх юм уу те тэр талаас нь харах юм. Би түрүүнд нэг ярианаас нь баг сургууль, баг боловсрол гэдэг дээр бол за ер нь бол эцэгхийн зүгээс хамаарсан оролцоо нэлээх байдаг те. Тэгээ үнэхээр хөрөнгө оруулаад одоо цагаа зарцуулж чадах юм бол өр өгөөжөө хүртнэ гэдэг тийм ойлголт бол авч штэ. Тэгвэл эсвэргээрээ болохоор ихтэй сургуулийг тодорхой бид нар нэг мэрэгчлэр төгсдөг тий. Тэнгүүт тэр мэрэгчлэрээ ажилтгүй хүмүүсийн статистик нь аюу өндөр байдаг юм билээ. Эзэмсэн мэрэгчлэрээ ажилтгүй тий. Тэгэхээр одоо магадгүй өсвөр насны хүүхдээс таавлыг боловсрлоор бол төгсөг бах тий мэрэгчлэр. Гэсэн ерний одоо боловсролын салбарт ажиллаж байгаа. Тэгэхээр яг нөгөө нэг өсвөр насны хүүхдүүдээс эхлээл ер нь бол ямар ирээдүйд мэрэгчлээ ямар хүн болох уу гэж бодож эхэлж байгаа л та тий. Илүү жоохон нухацтайгаар гэх юм уу тий. Тэгээд буцаагаад аваад үзэхээр нөгөө боловсролт хөрөнгө оруулах гэдэг нь цаана эхлээд тухайн хүн би ерөн ямар хүн болохын гэдэг нь л багасаа юу гэдэг нь бодоод туршлага хуримтлуулаад ингэ явж байгаа. Гэхдээ тэрэн дээр яг юм карьер сонголт гэдэг юм уу те тэн дээр очиход яг илүү сайн чиглүүлж өгөх одоо тал нь аль талаас байх хэвээр тэгвэл тэр статистик харахаар бас ерөн жоохон нэг талаас харахаар гарсан зардал цаг хугацаа харахаар хайр юм санагдаад байгаа байхгүй юу? Тийм. Зөв. Тэгээ нөгөө 4 жилийн оюутны хугацаагаа бодоход л ингээд дунджаар магтгүй хүн ингээд 3 саяын цалинтай ажиллана те. Тэгээ 4 жил ажиллаа гэж бодох юм бол хэдэн төгрөгийн орлого болох боломжтой байсан бах уу. Тэгээ 4 жилийн хугацаагаа зарцуулчих чаа. Гээд төгсөөд яг сайн нөгөө Жавсагийн хэлснээр өөр салбарт ороод ажиллаж шүү дээ. Тийм. Яг нөгөө нэг макро талаасаа харахад энэ чинь нэг юм үр дүнгүй сонголт хийсэн юм шиг те. Тийм харагдаж байгаа яа. Гэхдээ хувь хүн талаасаа бодоход бол бидний эргэн тойронд тийм зөндөө хүмүүс байдаг те. Тэгээд эсвэргээрээ тийм сонголт хийсэн өөрсдөд нь илүү тохирсон байх тохиолдолч байдаг те. Тэгэхээр одоо түрүүний нөгөө How Will You Measure Your Life гэд та амьдралаа хэрхэн дүгнэх вэ гэд ном дээр ч гэсэн Clayton Christensen зохиогч маань юу гэж ярьсан байдаг вэ гэхээр тэр бол зүгээрээ ингээд урт хугацааны карьерийн 5-10 жилийн төлөвлөгөө гаргаад тэрнгээрээ явж байгаа тэрнгээр аз жаргалтай байгаа хүнч байдаг. Эсвэл замын дундаасаа ингээд өөрчлөгдөд энэ миний хийх ажил биш байх шиг байна. Би эндээс яг амьд явж байгаагаа мэдрэхгүй байна. Утга учир мэдрэхгүй байна. Би өөр ажил хийх юм байна гэдгийг хийж үзэж хагаад одоо олох тохиолдол зөндөө байдаг те. Тэр чинь бас боломжийн зүгээр зүйл ахгүй. Тэрийг бас тэр Harvard-ийн бизнесийн ухааны профессор маань зүгээрээ гэж хэлжсэн те. Тэнгүүд бид нар тэрийг одоо 17 онд жишээлбэл уншаад айгүй зөрөг авчирсан. Яг тэндээ тэр ном дээр гарчсан асуултуудыг өөрсдөөсөө асуугаад тий за би өнөөдөр ажлын байранда байгаа сэтгэл ханамжтай байгаа юу, шин зүйл сурч байгаа юу, цалин мөнгнөөс өөр одоо хэн нэгэнд хувь нэмрээ оруулж байгаа тийм мэдрэмж авч байгаа юу гэж тотгошоо өнгөгээд харангууд зөвхөн одоо цалин орлого нийгэм дэслэх байр сууриа бодоод ажил мэргэжлээ сонгоцсон хүмүүс тэр нь ингээд богино хугацааны сэтгэл ханамж байгаад идэм байна л та. Тэгээ 5 жил 10 жилийн хугацаанд харангууд сэтгэлд жоохон хоосон тий яг одоо 40
гараад эхлэнгүүт одоо middle age crisis гэж ярьдаг шүү дээ. Дунд иргэм насны хямрал тэгмүүд би одоо юуны төлөө амьдраад байгаа юм бол амьдрал чи ийм л юм байсан юм уу? Би ингээд хийх цагаа өнгөрүүлээд байгаа ажилдаа сэтгэл хангалуун биш байгаа даа. Би амьд явж байгаа мэдрэхгүй байна. Тэгээд одоо ажилласаа өөр хоббиноосоо урам зориг илүү өөр кайфа мэдэрдэг ч юм уу те. Тэгэхээр ажил мэргэжлийн сонголт гэдэг бол зөвхөн одоо дунд сургуультай ч юм уу ахлах сургуультай нэг сайн карьер коуч байжгаад ингээд ухаалаг сонголт хийгээд болцдог зүйл биш. Тэр чинь одоо хүний амьдрал те амьдрал гэдэг чинь ямар байдаг вүлээ? Төлөвлөлт нь ингээд нуур чунахыг л амьдрал гэдэг гэж хүртэл хэлсэн байдаг шүү дээ. Тэгэхээр төлөвснөөр байнга явдаггүй. Угаасаа л тийм байдаг. Бид нар эргээд харахад ч гэсэн бидний амьдралын амжилттай болсон зүйлийг хэдэн яг төлөвлөгөөний дагуу дардсан явсан байдаг үлээ. Хэдэн зүгээр санаандгүй тохиолдлуудын нийлбэр байдаг билээ те. Тэгэхээр ингээд тухайн үедээ хүн өөртөө аягүй сайн ингэж reflection буюу дүгнэлт хийж авах хэрэгтэй юм л та. За өөрөөсөө чухал асуултуудыг үнэнчээр асуудаг. Тэгээд үнэхээр энэ биш байна. Тэр таны дотор мэдрэгч байгаа мэдрэмжийг танаас өөр хинж мэдэхгүй шүү дээ тий. Тэгэхээр аав ээж ч гэдэг юм уу, найз нөхөд ч гэдэг юм уу тийм гадаад үнэлэмжээс илүүтэйгээр та өөрийгөө юу гэж үнэлээд байна вэ? Таны дотор яг тухтай байна уу? Та энэгээрээ ингээд насан туршдаа олоод явна гэхэд хэр аз жаргалыг мэдэрч чинь амьд явж байгаа мэдэрч чинь гэдэг талаасаа ингээд бодоод үзсэнгүүт карьерийн сонголт гэдэг бол бас тийм амар зүйл биш байгаа байхгүй. Замын дундаасаа эргэж буцаж болно. Гэхдээ тэр 4 жил сурсан мэрэгжил хэрэггүй байдгүй гэхээр үгүй те. Тэндээс бас сурсан зүйл мэрэгжлээ ингээд хөрвүүлээд үзсэнгүүт чинь одоо би ч болсны салбарт зүгээр боловсон судлалыг сурч байгаа л ороод ирсэн байсан бол одоо яг эдийн засгийн үүж талаасаа хардаг ч гэдэг юм уу те одоо сургуулийн менежментийг яаж одоо академик талыг нь академик зорилгоо хаяхгүйгээр утгацны зорилгыг хаяхгүй гэхдээ хөрөнгө оруулалт талаасаа эдийн засгийн талаасаа юм өөр ашигтайгаар sustainable буюу доктортой явах вэ гэдэг талаас нь илүү харах боломжтой байдаг ч юм уу тий. Тэгэхээр хүний ингээд зүрх сэтгэлээ зориулаад хийж байгаа юм болгон танд хизээ нэгэн цагт үр өгөөж авчирнаа. Одоо тэр дипломороо тэр ажил мэргэжлэр ажиллахгүй байсан ч гэсэн би бол зүгээрээ л гэж хэлмээр байна. Тэгээд зөв хариулт гэж угаасаа ахлах ангид дунд ангид гарахгүй ч магадгүй, ажиллаж үзэж байгаа ч гарч магадгүй. Гэхдээ нөгөө гадны их сургуульд очиад суралцсангууд зүгээр олж харсан зүйл нь гадны одоо ерөнхий боловсролын сургууль сурч байгаа хүүхдүүд илүү бага наснаасаа олон experience одоо туршлага хоригдлуулах юм байна. Хичээлээс гадуур сайн дурын үйл ажиллагаанд хамрагддаг ч гэдэг юм уу, өөрөө ингээд сан санаачлаг гаргаад сайн үсийн аян явуулдаг ч гэдэг юм уу, дугуйлан сэгц гихтэл өчнөө олон зүйл хийж үзэл өөр олон янзын хүрээлэлтэй байж үзэл тэ хүн тэгэж олон янзын experience авах тусмаа туршлага хоригдлуулах тусмаа энэ муу юм байна, энэ биш юм байна, би ингэвэл ингэх юм байна гэж илүү ялгаж салгаж авах юм болов гэж боддог л доо. Би одоо жишээлбэл нөгөө их сургуулийн мэрэгчлээ сонгохдоо тухайн үедээ банкны салбар аюу хот байсан тий. Тэгэл өстой цалин мөнгөтэй тийм салбарт л ороод ажиллах юм байна гэж амар гоё өдрөөр төсөөлөл. Тэгэл Японд очиод бас бакалавра банкар сонгоод инвестмент банкир болно гээл тий. Тэгэл одоо дотроо бол аюу Wall Street-ийн банкир болно л гэж мөрөөдөд байгаа шүү дээ. Тэгэнгүүтээ дадлага ажил хийх гээд Токиод бас нэлээд олон улсын томоохон банкны дадлага ажил хийж үзсэн байхгүй. Тэгсэн чинь ингээд тэр хүмүүсийн надад үнэт зүйл нь арай би биш юм шиг санагдсан. Надтай тохирохгүй юм шиг тий. Тэгэнгүүт би ингээд байнга мөнгө ярьдаг ийм орчинд тий ингээд нэгээ одоо баг амар өрсөлдөөнчтэй дайч идэх гээд байгаа юм шиг ийм одоо компани politics буюу одоо компани дотор ингээд ус төрчөөд байна шүү дээ. Тэрний хүнээс талцаж малцдаг. Тийм юм би ингээд хэр удаа одоо эдээсээ зориулаад, ирч хүчээ зориулаад явмаар байгаа илээ. Одоо миний эндээс авч байгаа кайф, эндээс одоо сэтгэлээ гаргаад зовж байгаа зовлон хоёрын аль нь их вэ? Зовлон их байвал it's not worth it те энэ сонголтыг хийх үнц нь байхгүй байх гэсэн. Тэгэхээр ямар ч ажлыг хийсэн гэсэн угаасаа тэнд одоо янз бүрийн л бэрхшээл саад тулгарна. Гэхдээ тэр бэрхшээл саалдаас илүү тэндээс авч байгаа кайф өдөр тутамд мэдэрч байгаа тэр баяр баясгал чинь илүү байна уу? Бид нар бас нөгөө талаар тэрийг жаргалтай зоох гэж ярьдаг л та. Тийм зүйл нь их байна уу гэдгээд энсэлж харах хэрэгтэй болов. Тэрнээс биш одоо
100% 100% ингээд жаргаал ажиллаад идэг ажил тийм тэнгэрийн зүйл гэж бас их ховор штэ тий. Тодорхой хэмжээнд хийх зүйлээ одоо хэцүү ажил чинь бас заримдаа уйтгартай байдаг. Сахилга бат гэдэг чинь дандаа хүнээс тийм хэцүү ажлыг, уйтгартай ажлыг өдөр тутам тогтвортой хийхийг шаарддаг тий. Тиймэрхүү зүйлүүдийг зориултыг гаргаад тэндээс авч байгаа кайф нь хэр байна гэдэг талаас нь бас бодож мэрэгчлээ сонгуул зүгээр юм болов. Тэгэл тэр чи явж олон экспириенс хийж үзэж байгаа л энэ муу юм байна биш юм байна гэж мэдэх байгаа юм л та. Тэр чинь одоо номноос уншаад мэдэхгүй шүү дээ. Investment banker гэж хичнээн гоё тодорхойлт байгаа тий. Тэгэл яг өөрийгөө төсөөлөл хийж үзэнгүүт өөр байх жишээний. Тэгэхээр ажлын байранд гараад энэ мөн байна уу биш байна уу би амжилттайгаар сэтгэл ханамжтайгаар тэгээд боломжийн цалин өсдөгөр удаан хугацаанд энэ ажилдаа ажиллаад явж болохоор байна уугүй байна уу гэдгээл өөрөөсөө дахин асууж тунгаах хэрэгтэй юм шиг байгаа юм л та. Олон ур чадвар одоо ингээд нэг баг боловсрал, дунд боловсрал тэгээд ихтэй сургуулийн боловсрал гэж тий. Ингээд бид нар ч одоо ингээд 12 жил дахиад 4 жил гээд 16 жил ер нь суралцах гэдэг шүү дээ. Тэгэхээр бүрэн дунд боловсролоос ерөн хүн юуг сурсан байх хэрэгтэй тийм. Бакалаврын зэрэг эзэмшээд нэг дипломтой, мэрэгжилтэй болдог шүү дээ. Гэтэ тэрний ардталд энэ нэг юм миний бодлоор бол амар тийм одоо юу гэдгийг тухайсан за би нэгтлэн бодогч мэрэгжилтэй тодорхой техникэл одоо юу гэдгийг ойлголт мэдлэг бол авж байгаа. Гэхдээ нэг тэрнээс гадна нэг өөр зүйл сурсан байдаг гэж ойлгоод байгаа байхгүй юу? Тэрийг хэлвэл та юу гэж томьёолох вэ? Зөв. Тэгмүүд нөгөө л ярьжсэн чадвар илүү чухлаа л гэж би хэлгээд байгаа юм л да. Одоо би 10 жилдээ математикийн гүнзгийрээс сургалттай ингээд сурдаг байсан. Бид нар маш их бодлого боддог байсан. Тэгээд эргээд харангуут тэр томьёогоор олон бодлого бодсон надад хэрэггүй байсан уу гэд харангуут асуудал шийдвэрлэх чадвар суулгасан байгаа юм те. Бодлого гарангуут, асуудал гарангуут ямар шийдэл байж болох уу гэж хобби хөдөлгөөлтэй шийдвэрийг олох гэж хайдаг. Тэрнээс асуудал гарангуут зүгтаадаггүй тийм чадвар суугч гэдэг юм аа. Эсвэл одоо Монгол хүүхдүүдэд их төлөвшсөн чадвар бол нөгөө суух чадвар гэдэг шүү дээ тийм. Тууштай хичээлээ хийдэг, төвлөрөх чадвар бол сайн суусан байдаг. Наад зах нь бол ингээд сахилга баттайгаар төвлөрөх чадварыг бол эхний ээлжинд одоо сурах ёстой болов гэж бодож байна. Сурах арга барилаа олно гэсэн үг шүү дээ тийм. Насан туршийн суралцагч байна гэдэг чинь ер нь бол өөрийгөө сайн ажиглаж би яавал төвлөрдөг хүн юм байна. Яавал одоо зоондоо орно гэж ярьдаг байхгүй нүн. Яг ингээд цаг хугацаа өнгөрч байгааг мэдэхгүй яг тэр хийж байгаа зүйлдээ дурлаад ингэж хийж суухыг тэр зоондоо орсон байна, төвлөрөлдөө орсон байна гэж хэлдэг. Тэгэхээр тэр төвлөрөлдөө орж сурах гэдгийг бол наад зах нь олж сурах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Яг тэрийг хэлүүлмээр байсан. Тийм. Тэгээ сая бас ярьсан чинь нөгөө 48 ярианаас ингээд бидний боловсрал буюу ингээд системтэй боловсралаар нэг ингээд тодорхой хэмжээний мэдлэг те боловсралтай болж байгаа. Гэхдээ яалтч ингээд ажил дээр гарахаар ингээд нэг туршлах тань экспириенс аваад шүү дээ. Тэр нь магадгүй ингээд таны хувьд бол ингээд карьераа өөрчлөх те ингээд ажиллаж байгаа салбараа өөрчлөхт ингээд аюу нөлөөсөн юм санагдлаа. Тийм одоо янз бүрийн туршлага заахад бизнесийн зөвлөхийн юм нэг давуу тал чинь болохоор аюу олон салбарын ажил хийх боломжтой байдаг. Төсөл хэрэгжүүлэх боломжтой байдаг ч гэдэм үү те. Би нөгөө сая банкир болохгүй байна гэд Японд очиод оюутан байхдаа дадлага хийгээд ойлгоцсон гэдгсэн шүү дээ. Тэрний дараа болонгууд би тэгээд ямар мэргэжлэр явах юм болоод надад хариулт байгаагүй. Яалтчгүй ингээд олон ажил хийж үзээд тэн дундаасаа сонголтоо хийх ёстой байна гэж бодсон болохоор тэн дээр жишээлбэл бизнесийн зөвлөх стратеги гаргадаг хүн гэдэг бол нөгөө 3-6 сар замаагдгүй хэдэн жилийн төсөл аваад тэгэл тэр төсөлтөө орох явцдаа тэр салбарын уур амьсгал те салбарын соёл, салбарын мэдлэг чадваруудад ингээд суралцаал яваад байдаг. Тэгээд тэндээсээ одоо яг өөрийнхөө салбарыг олоод бизнесийн зөвлөхөө болоод тэр салбарынхаа мэрэгчлэн болоод явах хүмүүс бас цөөнгүй байдаг л та. Тэгэхээр заавал одоо бизнесийн зөвлөх бол гэдэг байгаа юм биш. Ерөнхийдөө л хэлэх гээд байгаа санаа маань оюутан байх цагаасаа за бүр боломжтой бол ахлах ангийнхаа үеэс л эхлээл янз бүрийн дадлага ажлууд руу санал тавьж те би ажиллаад үзсэн би одоо сайн дурын ажил хиймээр байна. Дадлага ажил хиймээр байна гэж өөрөө эрэл хайгуул хийж өөрөө янз бүрийн хүрээлэлд орж янз бүрийн туршлагыг хоригдлуулах их зүгээр юм болов уу гэж бодсон. Тэгвэл одоо яг ажлын гараан дээр гараад үзэхэд яг л нөгөө тогтцоо хуваарьт орчин тэгэл дээрэс нь гэр бүлтэй болчих юм бол бас тэгэж хамаагүй амьдралаа өөрчлөөл би туршлага хоригдлуулаар би одоо ажилласаа гармаар байна гэд тэр шийдвэрүүдийг
одоо маневрлж зөрөгтэй шийдэл гаргахад бас хэцүү байдаг те. Тэгэхээр айлуулах ахлах ангидаа байхдаа оюутан байхдаа янз бүрийн экспириенс туршлагыг хөрөнгөлүүлээд үзчихвэл илүү зүгээр байхаа л гэж бодож байна. Тэгээд өөрөөсөө тэр үнэн чухал асуултуудыг асуух те аав ээж л ингэж хэлсэн болохоор биш эцэст чиний амьдрал бол чиний л амьдрал яг л чийл дараа нь 100 чийл дараа нь жаргана чи аав ээжийнхээ төлөө амьдраагүй тэгэхээр амьдралдаа эзэн болоод тэр сонголтыг яг чин сэтгэлээсээ өөрөөсөө тэр хэцүү асуултуудыг асуугаад сонголтоо хийх нь л чухал юм болов уу гэж бодож байна. Тэгээ ингээ харахаар боловсролын нөгөө ингээд гуруулаа эхлээд ингээ боловсрол зарцуулж байгаа бидний те одоо зардлага ярьлаа штэ цаг хугацаагаа зарцуулдаг юм байна мөнгөө зарцуулж байгаа юм байна гэдэг ч юм уу. Тэгэхээр үн цэн ингээд нөгөө өөж ингээд ярихаар ерөөсөө хүний амьдралтай ерөөсөө тэр чигт нь холбогдож байгаа байхгүй те эрүүл мэндээр илэрч чинь амьдралын хэм маяг дээр илэрч байгаа магадгүй нөгөө сая жавцаа та ингээ хоёулаа ярьчлаа штэ нөгөө хамт сурж байгаа тэр орчин гэдэг нь болохоор зөвхөн барилга байшин биш те хамт сурж байгаа хүүхдүүд те гэдэг ч юм уу ингээд бүх зүйлийг харж байгаа магадгүй зүгээр ингээд би сая та яриг сонсч байсан чинь нөгөө орчин хамт сурч байгаа хүүхдүүд гэдэг маань ирээдүйн нөгөө те ажил карьерийн хамт олон ч юм уу те танилын хүрээ гэх мэт ч юм маш олон зүйлийг өгж байгаа. Тэгэхээр боловсролыг зөвхөн ингээд диплом ч юм уу тэрний гişлэгээр хэмжиж болохгүй маань маш олон зүйл юм байна. Нөгөө талдаа зүгээр ингээд хамгийн чухал нь гэх юм бол таны нөгөө ирээдүйд хийж чадах зүйлсээ чинь баталгаа боломжийг нээж өгч байгаа юм шиг санагдлаа надад бол. Жавцаа юу? Яг дүгнээд хэлэхээр ийм юм одоо сэтгэлд үлдчихлээ. Юу гэдгийг хүн өөрөө сурах арга барилаа олно гэдэг нь маш чухал байдаг юм байна. Тэгээ тэрийг нэг буцаагаад үгдийн өөр лүгөө юм гүн гүнзгий асуулт тавьдаг байя гэдэг үнцэг гарч ирсэн шүү дээ. Тэгэхээр магадгүй та одоо юу гэдгийг альч одоо хүүхдээ сургуульд өгсөн байгаа эцэг их байж болно. Эсвэл оюутны ширээн дээр байгаа оюутан байж болно те. Эсвэл одоо ажлын байран дээр ажиллаж байгаа хүнч байж болно те. Гэхдээ нэг жоохон нэг завсар аваад нөгөө яг түрүүний ярьсан тэр үнцэн утга учир гэдэг зүйлүүд рүүгээ бас буцаад өөрлөгөө нэг өнгийгөөд эсвэл бол бид нар нөгөө нэг энэ боловсрал гэдгийг чинь болохоор олон юмнууд ярьчихсан байгаа. Гэхдээ нөгөө насан туршийн боловсрал буюу байнга ингээд суралцдаг бай гэдэг нэг асуудал яригдсан. Тэгэхээр тэр надад илүү ингээд сэтгэлд үлдчихлээ. Тэгэхээр тэрийг хадгалж авч явахын тулд хүн яах хэрэгтэй нүг гэхээр өөрөөсөө асуулт асуудаг бай. Би одоо яаж байгаа вэ? Болж гэнэ үү? Болохгүй нүү? Нөгөө талаас болохоор сурах арга барил гэдэг зүйлийг аль болох эрт гэдэг юм уу олоод авчих юм бол амьдралд ямар нэгэн зүйл тохиолдоход тэрнээс давж гарахад эсвэл бол дараагийн өөр карьерийн шилжилт хийхэд гэдэг ч юм уу олон асуудлууд донд тэрийг нэг юм гоё шийдэх шийдэлтэй гэх юм уу өөрийн гэсэн нэг юм зэвсэгтэй байх юм шиг санагдаж байна. Тэгэхээр тийм зүйлийг бий болгож авахын тулд хизээч нөгөө оройтойгоо гэдэг мессеж өгсөн шүү дээ. Мэдээж багасаа илүү сайн гэхдээ яг одоо бодоод өөрчлөлт хийхэд гэсэндээ оройтойгоо байгаа шүү. Тийм болохоор үргэлж хизээд одоо боловсралтаа хөрөнгө оруулаарай л гэдэг мессеж өгмөр байна. Яг үнэ. Айгуу гоё поинтыг хөндлөө. Тэгээд миний зүгээс хэлэхэд болохоор илүү би өөрөө ээж хүний зүгээс нь боловсролын салбарт ингээд мөрөөдлөө биелүүлэх гээд явж байгаа боловсролын мэрэгчлэлтэн биш те хэрэглэгчийн өнцгөөс энэ салбарт орж ирсэн ийм хүний зүгээс хэлэхэд ээж автайгаа илүү ойрхон байхыг хичээдэг. Тэгээд ээж аав нартаа зөвлөхөд болохоор хүүхэд ер нь хаанаас илүү суралцдаг юм бэ гэхээр үлгэр дуурайллаас илүү суралцдаг юм байна. Чи ингэж тэгэж гэж ярихаас илүү ээж аав өөрөө тэгж гин үү, тийм үйлдэл хийж гин үү, ямар дадалтай байна, ямар нөхцөл байдал яаж бие авч явж гин гэдэг ч юм уу те тэр бүх зүйлээс нь үлгэрлж сурдаг юм байна л та. Тэгэхээр ээж аав бид өөрсдөө энэ олон хүүхдээсээ шаардаад байгаа зүйлийг хийж чадж байгаа билүү мэдээж хэрэг хэцүү л дээ энэ стресстэй нийгэм долоо ажлын хажуугаар тий. Тэгэхээр нэлээд хэцүү байдаг ч гэлээ гэсэн одоо байнга тархи руугаа шин соргог мэдээллүүдийг авдаг дэлхийн нийтийн хандлага чиг хаашаа байгааг одоо сурч боловсрдог тий. Тэгээд өөртөө эерэг дадал зуршлыг багаар төлөвшүүлэхийн хүчин чармаалтай хийдэг. Тэрийгээ бас хүүхдэд хуваалцдаг. Хүн лэмчэндээ алдаж унана тий. Ээж нь ингээд хичээж байгаа. Энэ дээрээ жоохон чадахгүй байх гэдэг юм уу. Тэрийгээ хүүхдэд үнчээр хуваалцдаг. Тийм үлгэр жишээ эцэг их байхад үргэлж хичээцгээе гэж хэлмээр байна. Маш гоё уриалга байна тий. Тэгээд магадгүй нэг үзэгчд маань бодож байгаа хэл та том тоо гэд нэг нь харахаар нэг санхүү эдийн засгийн нэвтрүүлэгч юм шигтэй. Тэгсээр өнөөдөр гурлаа боловсрал гэсэн сэдвээр ярилцлаа. Тэгтээ боловсралыг нөгөө үзэгчд маань ерөнхийдөө хөрөнгө оруулалт те таны амьдралыг өөрчлөхтэй маш олон боломжийг нээх өнөөдөр их чаа хөрөнгө оруулалт юм шүү. Тэгэхээр та энэ хөрөнгө оруулалтаа цаг хугацаа хүч хөдөлмөр мөнгөө зарцуулах гэж байгаа бол
маш тунгааж яж бодож яж шийдвэр гаргаарай гэж ерөнхийдөө гурлаас давхар уриалмаар байна. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлэг сонирхолтой байсан байх гэж бодож байна. Анхаарал тавьсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээр дахин уулзъя.